эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайхан үйлж байна уу та? Сайхан үйлж байна уу? Сайхан үйлж байна. Өнөөдөр цаг агаарыг сайхан тогтсон байна. Сайхан байна. Одоо нэг сар иртээ. Сарын дараа тэгээд сайхан дулаарч бах та. Сарын хугацаа байна уу? Одоо нэг сарын хугацаа байна. Хавар асна гайгүй явчихвал тэгэл болоо доо. Тий одоо хавар сайхан үтээ давчвал тэгэл гайгүй. Өөрчлөлтөө юу өсвдэ байгалаа. Хангамар сайхан байвал. За сүрэг тарган сайхан өвлжж байна уу? Сайхан. Унсан сайхан агт нь хордон байна уу? Та сайхан. Сайхан өвлжж байна. Хэдэн жилийн мөр өнж байгаа? 5 жил. 5 жил. Хэдэн настайгаас унсан? 5. 5 настайгаас юу? Тий. Мөр унахгүй юу? За одоо илүү сайхан хуучлаа. За сайн байна уу? За сүрэг тарган сайхан өвлжж байна уу? Сайхан өвлж байна. За унсан хөлгөн хурдан. Олон айраг төрөнд оров. Монголын ирээдүй одоо улсын одоо мундаг одоо уяачд болох нь хүүхдүүд байж тээ. Ер нь одоо адуучин хүн багасаал морныхаа дэлдэлээ тээ. Хэдэн нас уйж яах тэгээд. Би 2 нас. 2 нас. 2 хэдзалан уйсан. Угшид одоо хаанаас гаралтай сайхан юу вэ? Угшид одоо хинти гаралтай. Буурлаа зэрэг байсан. Тэрний одоо удам хсанууд л энэ дэр над дээр ингээ баг. Ер нь бол тэгэл одоо нэг морийг уяас ойлон тааруулахад бэлчээрийн асуудлаараа явахад бас жоохон ургамал жоохон багасаад нэмэлт одоо тижил н ороод байна. Дээр үеийнх нь боломжтой бодвол ийшээ хэрвэн манай энд бас ялгаагүй энэ дандаа тижил обяс юугаар л тиж явна. Өвс хоёроор нь тижээгэл тэгжээж л одоо нэг байгалийн югаар бас явах нь хэцүү болчиход байна тийм. Нэмэлт тижэл өгчээж л одоо нэг бас адууны тамир тэнхээ. Хоёр төрүүлжээс айраг төрүүлээс сайхан дурдаач ямар насна. Би та 91 оноос ахудад мөрөж хийсэн мэй. Тэгэл айраг төр 5 17 айраг 3 төрөө авсан. Яг тэрнээс хойш одоо манай энэ хоёр ач. Зэлгэмжлэлээ надад мөр онаал ингээд. Хаагууруулаа мөрд сайн тавьж байгаа. Монгол адууныхаас Монгол өв соёлыг тэгээд. Танаа аав одоо уяач юм байна. Манай аав уяач хүн биш. Ингэж хүмүүс? Адиа хүүгэж хүмүүс. За. Хэдэн нас үйдэг юм бэ? Манай аавч 6 нас сургуулийн үйдэг байсан. Зөв. Ер нь тэгээд одоо морийг одоо соож уйна гэдэг бол одоо уяач хүнээс их хамаарх байна. Уяач хүнээс бас их шалтгаална. Эзний хайж явдаг гэж л одоо ярьдаг шүү дээ. Хурдан морийг одоо та одоо ингээ шинжихтэй одоо уяач болгоод өөр ингэсэн одоо морийг таньдаг нүд өв бас байдаг тий. Та одоо бас ингээ шинжихтэй бас юуг ингээ харах уу? Бас нэг яа тэгээд Дэйвэртрийн харна тэгэхээр одоо Монгол одооны одоо зус ийшээ шалтгаалтай. За эндээс та нэг одоо олон шинж байгаа шүү дээ тий. Тэндээс нь та нэг өөрийнхөө нэг атг илж өгөөч хаа. Нүд нь одоо юуг илэрхийлдэг. Ер нь хурдан өгшөл одоо бас л ялгарч яадаг шүү дээ тийм ээ. Тий. Би бол одоо өөрийнхөө энэ мөрдийг бол одоо шилүү тэгээд одоо дашаа өндөртэй. Сэрвээ өндөртэй тийм адвал одоо сайн тавьдаг гэж би өөрөө бодож өгдөг. Тий. За ингээ хонин бор нүдтэй. Тэгээд одоо ийм гоё юм тунгалаг байгаа нь тийм ээ. Тэгэхээр энэ адуу бол одоо нөгөө зориг илэрхийлэх. Одоо адууч нь олон
морин дундаа давхад явахар нөгөө зөрөгтэй байх тийм ээ. Тэрийг хэлэхэд тийм ээ хаа. Тий. Хаврын сагсаа одоо том байгууд одоо хол газрыг туулах Самсаа том. уушиг сайтай гэж Уушиг сайтай. гэл шинжин. Тий. Тийм ээ. За тэгээд маш их олон зүйлийг л ер нь хардаг дөө. Тэгээ энэ бүгдийг одоо тэгэл тэр уяа сойргоо сайхан тааруулаад явуул одоо хөлөг хорддог гэж. Монгол одоо эзнээ хайж ирдэг гэдэг үнэн баг. Тий үнэн. Тэр Монгол адууны тэр хурдны юуг таньдаг уяач хүн бас чухал байдаг л үү, тийм ээ. Тий. Гэхдээ унаач хүүхэд бас их чухал уу? Унаач хүүхэд одоо хамгийн чухал шүү дээ одоо. Ааха. Одоо мөрөө Бас давхар сургана. тий давхар сургам. Мөр унаад явж байхдаа юун дээр их анхаарах уу? Мортогоо шаргаламжхан гэж бодчих тий. Унчих үедээ л бодно. Унгаахгүй тулд яах вүлээ? Морөө жолоодж. Ми сайн дараал. Аа. Амын Сайн дараал. амын сайн дараал. Амын татаж явж байгаа зарим үед бол тавих уу? Барэ төхөн гот нүдэл твш. Ааха. Барай дөхөөд ирэхээр нөө. Морин дээр явахад их сайхгүй юу? Гой. Чи хэдэн жил морь унж байгаа юм? 2 жил. Оо зөв. Чи 5 жил унж байгаа тий? Одоо ингээл нөгөө морин дээр чи ингээл нөгөө давх штэ тийм ээ. Тэгэл явж явах чи одоо тэгэл морныхаа амыг бас хамаагүй тавил болохгүй тий? Ингээд гараал шууд амын дэвэл болохгүй суугаал өрчөө. Шууд хөвтчтэй. Ааха, багтарна. Тэ? Том болоод ямар мэрэгчлээ болох вэ? Уяач л болно тий. Тэгэлгүй яах вэ? Малчин. Малчин болно тий. За мундаг ирээдүй одоо ингээд авраг одоо тий. Уяач дээ шүү дээ. Одоо яг энэ бүгдийг одоо хин захиж хэлдэг байлээ. Амын морныхаа амыг ингээрээ татвар. Хэлж өгөх үү? Тэгээд тэрнийхэн дагуу нь. Тэрнийх нь бол явдаш. Ааха. Зааж өгснийхэн дагуу тий. Унаач хөөхтийг бас ингээд нөгөө сургах бас их байгаах тийм ээ. Тий. Одоо морь амын ингэж татнаа. Тэр газар нь энэ одоо 50 шүү гэдэг юм уу тий. Ер нь бариад өгөхөд ирэх. Тий. Ер нь бол манай уяачт манай ярьдаг шүү дээ. Морь хөөхөд 2 9 мэдрүүл. Наадам сайхан боллоо гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тий. За. Өнөөдөр ямар ажилтай? Морь оноод байна уу? Төв даагунах. Түүээс даагунах ч нэ. Тийм үү? Нэг дааг. Дааг авч юм аа. Чи юу? Оо зөв. Хурдны даагуу. Угшил нь хаанаас гаралтай? Баяр тахах. Баяр. За. Та хоёр ах トゥ хоёр уу? Чи ах нь? За хэд настай? 10. 10 настай. Том бол ямар үстэй болох юм? Адуучин. Ой. Морь болох уу? Гоё. Дааг сургаж юмжээ. Одоо арай болоог байна уу? Би даага бэлгүүлэхгүй гэсэн. Дааг сургаж юм уу? Даага бэлгүүлэхгүй гэсэн. Зөв. Та хоёр дээлмэс ямар гоё дийлэх юм бэ? Шинаага миний дээлтэй. Шинаага дээлтэй тийм үү? Тэгс юм уу? Энд нодрог хийсэн. Зөв. Өөрх юм. Даарч гин үү? Хөдөр нь даардаг. Даарх үед даарна тий. Тэгтэл дээр сайхан чирэг болцсон сайхан тийм ээ. 100 нэрээ сайхан наадам дээр нэр 2 дүүгээс бас нэг акны доосноо дахин сайхан уулзнах нь. За юу. Манай нэвтрүүлэг үздэг үү? Та нэг зурагтаар ондсон. Зурагтаар гараад ирсэн. Хизээ гарч ийн. Та нэг адуучдын төвчөн дээр гараад ирсэн. Сүхбаатарын юу? Тий. Оо чи тэрийг үзсэн юм уу? Шилийн богдстэй тий. Тэр та нэвтрүүлгийг та үзсэн үү? Гоё юм уу? Бүх одоо аймаг сумдаас нөгөө адуучид очсон тий. Шилийн богд одоо хайрхан дээр очиж сайхан бүх одоо тэр ирчүүдтэй тий. Сайхан Монгол адуучид гомцог болгоноос аймаг болгоноос очсон шүү дээ. Тэр нь сургаж байгаа шүү дээ тий. Шурга бугуул шидэл. Мондаг хөөхлүүд байна. Өөгийн аштай. Тийм минь. За одоо та юмд явах гэж байгаа юм уу? За баяртай. Одоо ч даага унах юм уу те? Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өрөө үйлдвэрийн хон дээр илгээлтээр харчаасан. Тэрнээс ахуулаад ичнээгээр сураад одоо бол давхар үржлийнхаа сумынхаа үржлийн
төвийг хариулсаж давхар яадаг. Одоо ерөө хоног бол одоо 38 жил тасралтгүй ерөө хоног болж байгаа. Энэ үйлдвэр юм уу? Энэ манай сумын үржлийн төв. Оо тийм үү. Тий. Оо зөв. Тэгээд одоо яг нэгдлэн үеэс хойш одоо ерөө үйлдвэрийн хойно одоо яг тэрүүгээр тасралтгүй явж ирсэн үг юм байна шүү дээ. Тасралтгүй явж байгаа. Тийм байна. Тэгээд энд болохоор чи яг нэг өвөл нэг яв яхаар нэг үхрээ ингээд оройд нь чи ийш оруулчихдаг. Оо сонирхын энэ ч бүр ямар гоё юм бэ. Хээ хараа. Ийм гоё гэдэг малчин хүний амьдрал гэдэг малыг ингэж гоё хайрладаг. Хөгчүүд ярьдаг шүү дээ одоо. Мал өглөө гараад орой ирэхэд хотон цэвэрхэн байвал малын заяа тэнэр байдаг юм аа. Манай хотон завуу бод мал хүртэл гомддгийг шүү дээ гэж тийм. Манай ээж аав хоёрын одоо ганц миний одоо сургасан одоо юм би ч одоо хар багасаа одоо юмны доогорч байсан хорголыг биднээр түлгэдэг байсан. Бүр жижиг хоргол байсан. Нэг хоргол байсан ч түлгэдэг байсан. Одоо хантайг суугаад битгөө шин 30 гаруй жил болж байна. Ааха. Ингээд үхрээ ягаад хойно болохоор манай яг хойно яг ерөө үйлдвэрийн хойно бас нэг юм том фермер шиг юм өвлжтэй. Ааха. Тий. Энэ их би нэг юм эндээс танай үйлдэл нэг юм гоё харж байна. За. Ер нь бол малыг бол малчин хүн л малын сэтгэлийг уншдаг. Тэгээ энэ өвлжөөний яг ингээд нөгөө та энэ гоё нар туун шиг харагдаж байна тийм. Тий. Гигээ өгдөө тийм. Гигээ өгнө. Хоёр бол энэ чинь гигээ өгнө. Тэгээд ингээ нар тусанд яг энэ хаталт ингээ айлын гэрийн хойморт нэг нар тусдаг штэ. Тэр шиг энэ ингээ дээрээсээ нар тусаад энэ юу хэвтэр бол ингээ бүлээн байждаг байхгүй юу? Бүлээн байждаг. Тэгээд энэ чи бас гоё гэрэл гигээтэй тийм. Энд чинь л тэгээд бодлого маллах бодлого тийм. Өтөг бол их чухал биз. Доотлоод энэ доороос одоо хайрахгүй л байл одоо. Одоо ингээд үүл олооч нөгөө дулаан хэвтэр дундуур идэж гэж байдаг шүү дээ тий. Тэр шиг одоо энэ бууцыг чинь бол бид нар яг нөгөө хоньнохоо бууцыг аваачаад юу ячдаг. Овоолоод хусаад манайх чинь байнга хотоо усдаг. Тэгээл энийг өвөлд нь хүрдээ дэвсээд тавьчихдаг. Манайхаас бас нэг онцлогтой. Ингээд одоо гадаа талын энэ хашаанууд ингээд бүгдэнд нөгөө нэг ногоон тижил тариа авчдаг. Ногоон тижэлээ татсаад тэгээд эргүүлээд нөгөө малаа хонолчд нөхөөс нь хонолчдаг хоёр хонолчдаг. Ягаад малынхаа тураагаар нөгөө юу хонь гიშгээд бас тэгээд бордоод тэгээд юу нөгөө чинь намар ихэд юу оргоцсон байдаг. Тэгээд ногоон тижэлээ малчин хүний мал ухаан бол асар том шинжлэх ухаан гэдэг. Та одоо бас мал маллахаа зэрэгцээ ингээд цаг байгаараа яаж шинжиж байна? Бас шинжиж байгаа тий сарны хүрээ өвсний толгоо гэл. Одоо ингээд өглөө босоход уржигдэр бол айгүй нөгөө намраг татаа. Тэгэл нөгөө өвсний толгоо дээр нөгөө нэг цаан татхаар мал одоо муут шинжгээд нар тэгээд нэг уртсан сэргийлээд арга хэмжээгээс аваад байна тий. Нөгөө нэг жишээл тэгэл хонхоочин за одоо өнөө өглөөч малдаа ихт гарахгүй юм бэ цан ихтэй арай аху тийчээлээ өгөөд бас нэг нар дээр хөөсний дараа цан жоохон буусны дараа малаа гарах цагийг хүртэл мэдээд байна. Энэ нүүдлийн соёлыг хайрлаж яваа хүмүүс чинь та хүмүүс шүү дээ. Хорныгоо төд яваа малчид юм шүү гэж. Халуун таач хүүтэн төрж. Цэргийн алуу хаана авахаа? Цэргийн алуу би Сүхбаатар Эрдэнэтэйгээ таасан. Сүхбаатарт. Хэдэн жилийн зэрэг? 2 жил. 2 жилийн хоо. Оо зөв. Тэгэл сэргээсээ халагдж ирээд. Сэргээс халагдж ирээд. Аавынхаа юг сайхан өргөжлүүлээд. Энд чи одоо тэ Монголын одоо ганц сайхан бахархал юм шүү дээ тий. Мал аж ахуй гэдэг чинь мал дагуул ам тосноо гэдэг. Малыг дагаж энэ сайхан нүүдлийн соёл өөрө дагаж оршиж байдаг тийм ээ. Тий. Үндэсний хамгийн том одоо өв соёл өөрөнд шингэж байдаг шүү тийм аах. За ямар үйлдвэрийн өхөр өнөх? Манай энэ одоо сүүний чиглэлээ. За. Сүүний чиглэлээ. Тий. Ямар үйлдвэр хөнө? Яг Монгол цэвэр Монгол. Сэлэнгийн алзан уу? Сэлэнгийн. Мөн үү? Тий мөн. Ер нь бол сүүний чиглэл үү те? Тий. Сүү мах ус гайгүй нөө? Махных байгаа. Энэ чиглэл сүүний. Махных нь одоо ямар чиглэл вэ? Махных нь болохоор энэ юуны чиглэл. Алтан булгаас нэг бох авчир тавьж ийсэн. За. Тэрний
Ааха. Ер нь бол одоо пресээр ярих уу одоо бухлаар ярьж байна уу? Ер нь та ингээд өвөл хавар хоёр одоо хичнээн хэр хэмжээний өвс ордог юм. Манайх нь дандаа бухлаар авчих. Бухлаар. За хичнээн бухал орох уу? Хэрглэж байна. Манайх чи одоо ямар ч байсан 24 5 портер өвс авсан шүү дээ. Ааха. 24 5 портер баг тэгэл ер нь бол өвөл Тэгээд өвөлдөө бол ямар ч байсан. хавраад авчиж гэнэ үү те. Өвсний гарц нь хэр байна? Өвдний гарц уг нь манай энд гайгүй. Энэ жил жоохон Хур багтаа байв жилөө. багтаа жил болсон. Ааха. Одоо тэгээд нэг сар хэртээ сайхан гайгүй байвал тэгэл одоо нар ниш наашлаа да. Тий. Тэгээ хаврынхаа нэг малынхаа төлөг нэг гарцгүй сайхан авчвал Гайгүй тэгээд авчвал тэгэл. боллоо доо тэгвэр. За энэ болохоор ч манай Оо энэ хойно. ерөө үйлдвэрийн хуцнууд байгаа. Оо. Одоо энэ үржлийнхаа төв дээр би одоо зохиомл хийлтүүлэг хийдэг. Ааха. Энэ дээр. Тэн дээр. Тий тэгээд одоо энийг одоо өөрөө бол өвөлтнөөс тижиждэг. Ааха. За тэгээд 100 болохоор яг хоц суухны мал тэгээд айлд. Энэ төлөвлөгтөө үс багтаа гардаг гэсэн. Ус бахтагаар. Тэр үед их жоохон арчилгаа ихтэй. Арчилгаа ихтэй. Бас нөгөө даарах. Тий даарна, хатгаа Студ уур их байдаг юм, тий? Энд чинь өөр аягүй Өстө нөгөө хүүхд чигсээ үлгийтэл юм байна тий. Тий. Одоо ингээл яг төлөлтийн дундаар бол ерөөсөө тэгэл яг л төл дотроо л би 45 хондог шүү дээ. Эннийхээ төлийг аваад боож 60 70 жилийн юмыг бол тасралтгүй авч явж байгаа юм байна шүү дээ танаас. Одоо танаа авч 38 жил та одоо бараг 30 гаруй жил гэж бараг 80 шахуу жил тий. Тий одоо энэ 60 гаруй жилийн түүхтэй энэ хоног одоо ямар ч гэсэн энэ ерөөгийн сайхан брэнд болсон энэ хоног одоо үржүүлээд Тол бахархад ингээд чанарыг алдахгүй тий. чанарын алдахгүй ингээд Энэ одоо ингээд юу юм бэ? Ноосон дээр одоо ямар чиглэл юм? нарийн наривтер манах. Нарийн Наривтер. Үнэтэй. Үнэтэй. Ааха. Нэг хуцнаас 4-аас 5 хил ноос гарна. Нэг хуцнаас. Нэг хуцнаас. Хонь бол нэг 3 хил 500 төлөг бол нэг 2.5 хилээ ноос гарах хэрэгтэй. Амьди би бол нэг манайх бол нэг настай хургаа бол одоо сүүлийн жилд бол нэг 6 сартад нь борлуулдаг болсон. Оо зөө. Тэрээс ингээд тэжээгээд хавар 3 сар битгээ борлуулдаг байхгүй. Энэ жилийн үед ингээд зут юу хург ихтэй болохоор битгээр 6 сартад нь ер нь борлуулжтэй. Би ерөө хоньнохоо одоо брэнд дээрээ бол нилээ улсын одоо энэ юу усын уралдаанд бол нэлээ олон удаа явж шилжүүлсэн. Оо зөө. Шилмэл бол үзэсгэлэнгээ одоо нэлээ олон алтан медальтай. Алтан медальтай. Тий. Энэ жил бол шилмэл мал үзэсгэлэн 25-ыг бол хоёуланд нь хуц цанаар хоёуланд нь тэргүүн байр авсан. Надлан бас тэргүүн байр 3 дугаар байсан. Тэгэл ер нь цааш их авчихсан да. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Адлангаа та юугаар авч байна? Би одоо трактороор авдгийг. Трактор авч байна. Тий. Одоо дэх хөрсөө шимэсийг хэрглэж байгаа юу? Шимэсийг хэрглэж байгаа юу? Тийм одоо хэрэгдэхгүй дандаа нэг жижиг овр трактор юугаар. Ааха. Одоо нөө техникээр татаад тий шимэс хэрэглэхгүй. Тий. За малдаа тижээд өгнө. Хотоо цэвэрнэ. За тэгээд ийш одоо малаа очиж одоо хээр малаа маллна гэл. Хоёр хүн ер нь одоо энэ бүх ажлыг хийдэж шүү дээ. Ер нь зогсоо завилдаг тийм байх. Тий. Гэрээ хоёр хүн. Амралт гэж бод байхгүй. Тийм мэдэхгүй өдөөнийхөө. Зогсоо завилдаг. Яг хавардаа одоо тэгэл төлийн гарцгүй л одоо давчул болох юм да тийм ээ. Тий. Хүн одоо нөгөө дархлаагаар дутагдтай адилхан мал бас дархлаагаар бас амтын тойл бас дутагдана да тийм ээ. Дутагдана. Хужир одоо яаж яана та хаах ийшээ? Хожир манай өгнө. Энэда Байгалийн хужир бол байгаа юу? байгаа хандаа тийм юу. Ийш явж оторлж гэнэ үү? Алтан дээрээс явдаг. Хужир нь одоо яаж яана? Тийм давстаа нуур байна уу?
манайх ч одоо энэ чинь мараа ихтэй. Мараа байна уу? Тий. Зөв. Тэр үгээрээ. Тэгээд мараа өгөөд өвлөндөө давс авч өгдөг. Тэнд чинь одоо малын ганц юм байдаг гэж байгаа тэр мараа хожирд. Тий. Малд одоо хэрэгтэй тэр малын дархлааг тэтгэх олон тэр байгалийн ордоо тэр малын эртсээр одоо ганц одоо хангаж өгдөг зүйлнэ гэж байгаа шүү, тийм ээ. Тий. Энийг та ферээсээ өөрөө ферээсэлж тийм үү? Энэ данд хавар өөр бүр яагаар. Ферээслэл. Ингэчүүлэх амар байдгүй ферээслэл. Ферээсчл уг нь амар. Уг нь яг задгаа юм юугаараа байвал уг нь арай арим бийдэг. Задгаагаар. Биднес чинь бүл хар муутай улсуудсан тэгээд ингээд ферээстүүлэл өөрснөө хадаал. Тий. Цаашаа гарч үрэх. Мал гэдэг амт бүр хайр үрмээр шүү. Тийм ээ. Мал Хүүхчээр хайрландаа. Тий. Арчлан. Нэг малын араас тэгэл хүй хайл гэл одоо явуу шүү дээ. Тэгэл хаана байна гэж хайгаа зүгээр хүүтэн байсан ч шөрн гаргачих. Өвсний бараа тараад хүрээд ирсэн байна. Энэ одоо хээлтэй үнэ юу? Тий. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сураг тарган сайхан үлдэж гэнэ үү? Та сайхан үлдэж гэнэ үү? Тавлаг сайхан. Хэрэг үйл болж байна энэ жил. Урддах жилүүдийг бодвол. Бодвол бас нэлээд зүтгүүхэндүүл Цас ихтэй. үйл болж байна дээ. Тэгээд зүтгээл байна уу дээ. Зүтгээл байна. Мал гэдэг тэгээд амаргүй шүү дээ, тийм ээ. Амаргүй. Хэцүү шүү дээ. Тий. Би одоо Тамхилаа. тийм насаараа малж явна. Хураг ишгнээс ахуулаад ахуулаад эхэлдэг дээ, тийм ээ. Тий. Уугуул нутаг хаана хуулаа? Уугуул нутаг завхны тис. Завхны тис. Зөв. Баруун аймгийн. Энд ирээд одоо маллал. Энд одоо тэгэл туслаг малчингаар ирчээл ах их хоёр дээр ирсэн байна. Тийм. Манай аав улсын авраг. Зөв. Малчин хүн байсан. Хэн гэж хүн бэ? Сундэж өгдөг хүн байлаа. Зөв. Малнаа гэдэг бол тэгээд одоо малын сэтгэлийг уншдаг, малд хайртай хүнийд одоо хийдэг, байгалийн энэ уур амьсгалыг даван туулах сэтгэлийн дэвширтэй хүнийд хийдэг одоо ажил бол шүү дээ, тийм ээ. Тий. Тийм ээ. Зөвхөн нэг хүн гарч ирээд мал хашчаа туугаад байдаг байхаа. Асар том бодлого байхаа. Бодлого байна. Байхгүй юу? Хань мөр одоо тэнд бэлчиж явна уу? Хань одоо тэр бэлчээ наашаага. Бараан газараа жоохон бараадуулж одоо үүсэнд хурж гэнэ үү? Тэгж штэ. Одоо нөө шуур анга хатууруул айцсан. Тий. Тэгэд нэг юм жахаа нөгөө юун газрын ягаад харгад нэмгэн газраа ягаад яаж байгаа штэ. Зөв. Ер нь хэр хүүтэн төсвөр төвчээртэй мал юм бэ? За ер нь энэ нутгийн даана бас. Энэ нутагтаа дасан зогцсон. Яг тэрийг дасгахад одоо та бүгдийн бас ухаан шүү дээ болчихоо. Тэгэлгүй яах вэ? Одоо ямар үед нь тижээл нэмэлт тижээлэх үү? Ямар үед нь одоо бэлчээстэй явах уу? Тэгэл одоо түрүүний таны хэлдгэр одоо өнөөдөр цаг агаар ямарх байх нь аль зүг рүүгээ нөмөр бараад болох уу? Гэл. Өвчөө одоо намар ихтэй байвал одоо хэдэн цагт малаа гаргахаас ахуулаад тэгэл ер нь зээл бодлохтой нийлээ шаргуу хөдөлмөрж байж л одоо энэ малыг ер нь арчилгаа ихтэй малдаа манайх чинь. Одоо энэ нэр адгийн нацхан бид нар ноосын хөдлөхгүй, ноосын хамгаалал одоо энэ ноосоор айгу нарийн тэр ноостой болохоор айгу үнэт идэл хийдэг манайх. Тийм учраас одоо энэний ноосыг чинь юу яахын бохор заваан байлахгүй тулд нилээл арчилгаатай байж л
өсөж одоо яадаг та бид нар ноос мосоор нэлийн хамгаалж одоо бид нар бол дээрээс тийм нэг янз бүрийн юу тариа мэрэ бол нэг хийхгүй штэ бид нар яг л дээр үед нөгөө нэг Каролинер оруулдаг штэ тий яг л тэгэл Каролинтэй хавар намын Каролина хийгээл ер нь манайх ерөөсөө тийм юм ерөөсөө им тариад ер нь малдаа хэрэгжүүр дүнс Каролин хоёр л байхад ер нь малыг болчихно даа гэж. Болчихно. Өнгө зүсийг бас бодох нь шүү дээ. Тэгэж штэ өнгөсийн бодно. Одоо ялангуяа хүүтний үед бол айгүйх нөгөө тариа багцын хамаал их модно. Тийм учраас бид нар хавар намартай ирээсээ малаахаа бүх парцел өвчнүүдийг ер нь арилгачдаг. Танаа аавын буур найдвал манай аавын бүр яг энэ зааталт. Энэ ой. Энэгээр одоо ингээд утгалж ирсэн юм ба шүү дээ. Энэгээр утгалж. За энэчээс болоо нэг сайхан будаг гардаг байсан. За. Тийм 70 хэдэн онд гарч байгаа сүүлд намайг нэг хэлгээлт аваад нэг 88 онд 89 онд 91 онд хүртэл усаа тэр энэ үнэг толгой өөр хүртэл ингэж урсдаг байсан. Тэгээд энэ 3 толгой үнэг толгойг. Тий. Тэгээ байж ягаад Тэгээд байж ихгүй. Саяхан бас нодлон уржингаас хойш будаг гарч эхэлсэн. Зөв. Манайх энд ирээд буугаад 3 жил болж байгаа. 3 жил болж байна. Сүүл бол жоох урттай юм байна те. Сүүл урттай тэгээд бид Монгол хоног бодвол нөгөө өргөн биш. Нарийн урт байна уу? Нарийн урттай тэгээд нөгөө тайрдаг байхгүй бид нар 14 хоногт нь бид нар тий. Сүүлийн үү? Тийм үү? Тэгээс энэ бүр ингээд яг нохоо шиг юм шиг. Бүр уртуулаад идэв юм. Тий. Тэгээд бид нар ч нэг богон болгоод энийг тайрахаар одоо яадгийг ингээд юу яах вэ? Юм одоо ингээд тайрна штэ тий. Сүүлийн ингээд тайрахаар одоо цус мус юм гар тэрийг яаж? Юусе тайраал тэгээд нэг годгоноол тэгээд байхгүй. Тэгээд очих уу? Тий. Ийсэ багтаар л хамгийн гол нь тайрах хэвээр. Тий. Зөв. Буурчгартуу тийм ноос байт юм тий. Нарийн одоо бариад үзүүл айгүй нарийн нас. Тэнгээс ошлон малч авч байгаа байхгүй. Хоош хоёр талд нөгөө бас амьдрах бас үе гарчаасан. Яг үйлчээгээ хоёр хөрөлцөхгүй. Тий хүн бүрлцэхгүй. Нэг нь үхрээ харна, нэг нь хоноо харна. Тэгэл одоо бид нар чи ингээл яг уу бодит яг амьдрал дээр нь л одоо нэвтрүүлгээ хийгээл мачи төмөн дээр ингээл зорж очиж явдаг нэвтрүүлэг л дээ тэгэл. Тийм байна. Сайхан нэвтрүүл. Ер нь танаа нэвтрүүлгээ аяг хүчдэг байсан. Хүчдэгтэй сайхан бас яг нөгөө малчтын нөгөө нэг яг бие дээр болсон үйл явдал тэр чигээр гардаг байхгүй юу? Ер нь аягүй сайхан онцлогтой хүнийг ерөөс аягүй анхаарлыг татдаг. Энэ яг малчин хүний л ер нь амьдрал штэ. Энд чи яг л бүр бодтоор одоо тэр байдаг. Тэгэхээр тэрийг үзэж бас өшөө биднэрт бас авах юм байдаг. Тэгээд одоо эн чинь ингэжсэндээ тэр нэвтрүүлэгтээ ингэж явжсэн да. Тэгээд ийм яг бол бас биднэрт бас хэрэгтэй байдаг гэсэн. Амьдрал яг нэг ойрхон. Тийм учраас бас ийм сайхан нэвтрүүлэг энэ Монгол даяар ингэж явуулж хаад өөрт чинь ч гэсэн танаа хамт олонд маш их баярлалаа. Их сайхан бас уламжлаа. Дээдлж түгээж явж байгаа сайхан нэвтрүүлэг шүү. За баярлалаа тэгээд. Одоо энэ бүгдийг яг ингэж ойлгож харах ухаан бас хэрэгтэй байдаг хүнд. Туршлага байдаг. Байх хэрэгтэй. Одоо өвөө эмээ дэрэл биш мал дагаж өссөн. Ёстой энэ хураг шигтэй ч ёстой бүр хариуллаа. Тэгээд одоо 40 гаруй үнэ манай эмээ маань саадаг байлаа. Тэгэл 20 жил одоо мал дагсан даа би. Тэрнээд боо юм байна шүү дээ. Тийм шүү дээ. Амьдрал одоо ямар цаг үед нь одоо хүн маллахад хэцүү байдаг үйлээ. Тэр тийм болохоор одоо энэ нэвтрүүлгийг одоо дүүнөдө чиглүүлж байгаа юм шүү дээ. Хэрвээ би мал дагаагүй байсан бол энэ нэвтрүүлэг хийхгүй болов уу гэж боддتي. Тийм шүү дээ. Ста хундаг байна. Энэ сайхан нэвтрүүлэг. Хэцүү шүү дээ гэх юм дээ. Халуунд нь хүүтэнд нь хурж хөлмөөлнө гар мар чих часхиуд одоо энүүхэн асуудлууд байдаг. Тийм энүүхэн асуудал шүү дээ. Одоо тэр шуургатай үед ямар хашчаад байх эрх байднэрт байхгүй шүү дээ. Тий. Идүүлэх хэвээр цас зузаан байлаа гэд сэтгэлээр унддаг. Яаж игээд аргын нэвийг болоод байгаллаа тэгэл өнтөө давахын тулд давхж байдаг тийм. За тэгэл одоо ингээд Монголоо тойроод нэг 18 80 гаруй сундуудаар явчлаа дүү тэгээд. Ерөө сумд анх удаа ярьж байгаа тэгээд бид нэг өгтөж хүлээж авч өөрийн одоо амьдралынхаа нэхэх хэсэг түүхээс хуваалцсандаа танаа гэр бүлээс талархж байна. Тэгээд хавар 90 190 4 удирлаар нэрх юм. Удирлынх нь онцлогийг л харуулж явдаг юм байна. Яг үнэ. Тэгэл одоо
хаврын цаг үед нь ястан ерөө хон төлөх үед нэг тэр сайхан төл дээр нэг иргэн уулзах сайхан ерөөл тавь. За баярлалаа. Ерөөлөр болог. За баярлалаа.